Тэгээд манай оюун цэцэг зөвлөх миний одоо төрсөн эгч миний спонсор Янжма хоёр маань эрүүл мэндийн сургалт хийе гэдээ манай суманд анхудаа ирж ирсэн. Тэгээд сургалтанд би угаасаа сурч чадаагүй тэгээд завгүй байсан. Тэгээд сургалтыг танхимд гаргаж гисэн. Тэгээд бүгдээрээ нэг цагаан савтай юмуд аваад баах хүмүүс тэндээс тарж ирсэн. Тэгээд 15 жил юм. Тэрнээс хойш манай эгч Янжма эгч маань 15 жилийн турш намайг клуб ирж гिचээ сонсож гэж өрсөн юм. 15 жил огт ерөөсөө тэр юм яга очоогүй. Нөгөө гадуур хэвлээ би шүлжээл гэж ярьдаг шүү дээ. Сайн муугаар ярина, янз бүрээр ярина. Тэр ярианд автаад нэг ч удаа сонсож яваагүй. Тэгээ өнгөрсөн биш энэ оны 4 сард анхудаа Дарин жилийн оюун цэцэг ганц зүйлх хоёрын клубт анхудаа одоо хичээхай урилгаар бас очилсан. Манай хичээл Янжмаачны болгоны ишиг өндөр зориулдаг. Тэгээд одоо сар болгол одоо нэг би сургалтанд ирдэг байсан юм шиг байна. Тэгээд их чинь одоо ирсэн байна энэ клуб түрээд ирээч. За тэгээд дээрээс нь би төрийн хатанд ажиллаж байгааг чөлөөлөгчсөн үед таарсан юм байна. Завтай болсон гэсэн үг.